Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө үзэх хичээлээр хэрэглэгдэх зүйлсээ би та бүхэнд хэлье. За эхлээд нэхэмлийн зүү маань болохоор ийм садуурктай 4 эсвэл 4.5 мм-ийн хэмжээтэй зүү хэрэгтэй биднэрт. За би болохоор 4.5-аар нэхнэ. Та нарт хэрвээ үнэхээр 4.5 байхгүй бол 4 мм-ээр бас нэхэж болно. За тэгээд мэдээж утсаа таслагч. Тэгээ ийм нэхмэл зүйл ойдог, ийм ойдлын зүү байгаа. Ийм зүү хэрэгтэй. За хэрвээ байхгүй бол ямар нэгэн ийм дэгээ зүү бидэнд хэрэгтэй. За тэгээд тэмдэглэгч нэг ширхэг. За байхгүй бол өөр юмар орлуулад хийчих болно. За метр буюу шугам одоо хийж байгаа зүйлээ хэмжих. За тэгээд нэхэмлийн утас. За утас маань болохоор дундын бүдүүнтэй утас хэрэгтэй. За энэ юу маань болохоор толгойн кист маань болохоор хоёр давхар одоо ингэж нэхэгдэх учраас хитрхи бүдүүн утас бол арай зузаан болно. Тийм учраас ер нь бол нэмгэвтэр гэхдээ бүр нарийнхан бол биш. Мэдээж 4.5-аар нэгж байгаа учраас энэ зүүндээ уялдуулаад уцаа сонгоорой. За ингээд хичээлдээ орцгоё. За бидний нэхэх толгойн юм маань болохоор кист маань болохоор нэг юм жижигхэн хээтэй гэх юм уу? Тийм нэхээстэй байгаа. Хээ гэхэд цаашаа нэхээс энгийн нэхээсээс арай өөр нэхээстэй байгаа. За тэгэхээр тэр нь схемлэх юм бол нэг ийм схемтэй. За яг хуу схем уншиж чадахгүй хүнийх анхан шатны ойлголт өгөхийн тулд би нөгөө схемэн дээр хийгээ тайлбарлах гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм босоо хасах гэсэн ийм хоёрхан тэмдэглэгээтэй схем байгаа. За энэ схем нь болохоор бас 1 2 гэсэн хоёрхан игнэнээс бүрдсэн схем. Ерөөсөө энэ хоёр игнийг дээш нь ээлжлүүлээд нэгтгэх гэсэн үг байна. За ийшээгаа бол хідэн ч гогцоо байж болно. Би болохоор зүгээр 10-ыг бичсэн байгаа. Цаашаа үргэлжлүүлээд хідэн ч гогцоон дээр энэ нэхээсээр нэхэж болно гэсэн үг. Хамгийн гол нь энэ нэхээс маань дандаа гогцооны тоон тэгш тоогоор төгсөн байх ёстой. За 10, 12, 14 гэд. За тэгжээж энэ нэхээс маань гарч ирэх учраас дандаа тэгш тоогоор яана. За бүр жижиг юм нэх гэж байгаа бол мэдээж 4, 6, 8 гэсэн гогцоонуудтай. Гогцоонууд дээр нэхээс маань нэхэгдэх нэ. За тэгэхээр хасах тэмдэг нь болохоор ар нэхээс босоо тэмдэг нь болохоор өнгөн нэхээс гэсэн ийм зүйлүүдийг тэмдэглэж байгаа. За ерөөсөө нэхмэлийнхаа хос зүүнний нэхмэлийн ерөөсөө хоёр үндсэн нэхээсээрээ нэхэлтээрээ энэ нэхээсийг гаргадаг гэсэн үг байна. За тэгэхээр нэгдүгээр игнэн дээр өнг ар гэж ээлжилж нэхэх бол хоёрдугаар игнэн дээрээ дан өнгөө нэхээсээр нэхэх нь байна. За дараагийн игнэнд орж ирэхээр дахиад нэгдүгээр игнэгээ давтаад өнг ар гэж явах нь шүү дээ. За дөрөвдүгээр игнээ рүү орохоор дахиад энэ хоёрыгаа давтаад өнгө нэхээс гэх мэт нэхэд явах нь байна. За тэгэхээр одоо бүгдээрээ толгойнхоо кистийг нэхэж эхлэе. За тэгэхээр бид нар эхлэл гогцоогоо болохоор 40 гогцоогоор авна. За энэ толгойн кист за монголоор яг юу гэж нэрлэх юм бэ мэдэхгүй байгаа шүү. Толгойн даруулга гэх юм. Өргөн нь болохоор 10 см байгаа минийх. За тэрнээс ч өргөн хийж болно. Эсвэл нарийсгаж болно. Тэгэхээр та нар гогцоогоо хасч бас нэмж болно гэсэн үг. За миний өгөх гогцооны тоо бол 40 гогцоо байгаа шүү. За 40 гогцоо. За хэрвээ эхлэл гогцоогоо яаж авдгаа мэдчих байгаа бол бүгдээрээ энэ хэсгийг алгасаад шууд 40 гогцоо авчих. За мэдгүй хүмүүс нь болохоор за энд тодорхой хэмжээний урт утас үлдээгээд за энэ бол өргөлжсөн утас маань байна.
ийм байдалтай байрна. За энэ үзүүр хэсгийнх нь утас явж байна. За тэгээд гогцоодод эхлэн энийгээ эхний анхны гогцоогоо үүсгэлээ. За үргэлжлүүлээд энэ рүүгээ оруулаад татаад энэ рүүгээ зүгөө оруулаад 7 хурамтгаа татаж гаргаж ирээд за ингээд 40 гогцоо бидэнд хэрэгтэй ахна. Тэгэхээр одоо бүгдээрээ 40-ыг гогцоодчоод эргээд болцъё. За ингээд 40 гогцоо би гогцоодчлоо. За нэг зүгээс сугалж аваад за энд утас ийм үлдсэн байна. Энэ бол хамаагүй. Утас үлдэх энэ нь хамаагүй. За тэгэхээр энэ 40 гогцоогоо хуваагаад хоёр зүүндээ хийчнэ. За энэ сатуурхгүй хэрвээ юм жижигэн тойрогтой юм нэхэд сатуурктай зүгээр нэхэд хэцүү байгаа бол 4 юм уу 5 зүгээр сатуурхгүй зүгээр салангад зүгээр 4 юм уу 5 ширхэг зүгээр нэхэж бас болно. За ингээд хуваачлаа. За тэгэхээр одоо энэ урт үргэлжилсэн утастай талаа би баруун гартаа бариад за тэгээд би үргэлжлүүлээд нэхэн. За одоо яах вэ гэхлээр энэний дагуу нэхнэ штэ. За шууд өнгөнөхөөс арнөхөөс гээд ээлжлүүлээд нэхнэ. За тэгэхээр энэ баруун талынхаа зүг сугалж аваад за мэдээж энэ үргэлжилсэн утсаараа нэхнэ. Энийгаа ийшин төр болгоод за тэгэхээр өнгө ар ээлжилж нэхнэ штэ. За тэгэнгүүт өнгөнөхөөс за энэ талаас нь аавь шүү. Өнгөнөхөөсөө дандаа эндээс нь зүг оруулаад өнгөнөхөөс уцаа нааш нь гаргаж ирлээ. Хажуу талаас нь оруулаад ар нэхээс. За дахиад харуулъя. Зүгээ энэ талаас нь оруулаад өнгөнөхөөс за уцаа нааш нь гаргаад хажуу талаас нь зүгээр ингэж оруулаад цааш нь энийгээ дэгээдээд ар нэхээс. За энэ талаас нь нааш нь дэгээдлээ. За энийгээ сайн яаж дэгээд чинь хараараа ийш нэг үгээ оруулаад уцаа ингээд зүүндээ хийгээд нааш нь гаргаад хажуу талаас нь оруулаад уцаа цааш нь гаргалаа. За ингээд ээлжлээд нэхэд ахна. За өнгөнөхөөс ар нэхээс. За энийгээ сайн хянж яваарай. Хоёр өнгө зэрэгцүүлчих ч юм уу, хоёр ар зэрэгцүүлчихвэл энэ маань буруу болоод ирэх учраас за ингээд за ар гэж дуусаад бид нөгөө таамгаар энийгээ хоёр хуваацсан болохоор энд арч гэж дуусч болно, өнгөч гэж дуусч болохгүй. Хэрвээ яг тоолоод 20 нь хоёр зүүндээ бас хуваачиж болно. Хоёр зүүндээ 20 нь хуваацсан бол энд ар гэж дуусна. За ингээд би энэ талд ар гэж ар нэхээсээр дууссан учраас эндээ үргэлжлүүлээд өнгөнөхөөс эн чинь нэг тойрог гээд нэг бүхэл юм гэсэн үг шүү дээ. Тэ нэг игнэл гэсэн үг. За өнгөнөхөөс ар нэхээс өнгөнөхөөс ар нэхээс. За энийгээ бас энийгээ дуустал нь ингээд нэхэж байна. За энийгээ одоо араар дуусна гэсэн үг байна шүү дээ. За энийг ийм байж магадгүй, энийг одоо янзлна. Ийм болчихно. За одоо би 2 дугаар игнээ рүүгээ орох гэж юм гэсэн үг. Энэ талаа нэхэд миний нэг игнээ дууслаа гэсэн үг. За одоо бүгдээрээ 2 дугаар игнийг нэхье.
За тэгэхээр 2 дугаар игнэм нь болохоор дан өнгөн нэхээс байгаа. За тэгэнгүүт энийг одоо яаж нэхэх вэ гэхлээр за эхнийхээ нэхэлтэн дээр өнгөн нэхээс нэх гэж шүү дээ. Өмнөх игнэнд болохоор өнгөн нэхээс нэгсэн. Энэ дээрээ өнгөн нэхээс нэхтэй. Энэ талаас нь бас өмнөхтэйгээ адилхан ингэж аваад өнгөн нэхээс. За эхнийхээ гогцоог сайн татаад өгөөрэй. За энд ар нэхээс байгаа шүү дээ. Нэгдүгээр игнээ нэхсэн ар нэхээс. За энэ дээрээс өнгөн нэхээс нэхтэй яах вэ гэхлээр нэхээ эндээс нь биш хажуу талаас нь оруулна. Хажуу талаас нь оруулаад өнгөн нэхээс. За энийгээ болохоор уртлаас нь оруулаад өнгөн нэхээсээ нэхнэ. Өнгөн нэхээс дээр өнгөн нэхээс нэгчин гэсэн үг. За энэ болохоор ар нэхээс дээр өнгөн нэхээс нэхтэй эндээс нь авахгүйгээр шууд ингэж хажуу талаас нь оруулаад за өнгөн нэхээс дээрээ өнгөн нэхээсээ болохоор эндээс нь ингэж оруулаад за ар дээрээ өнгөн нэхээс нэхтэй хажуу талаас нь оруулаад за зүү оруулах нь өөр боловч утсаа цаанаас нааша татаж гаргах нь болохоор яг адилхан гэсэн үг. За ингээд хажуу талаас нь нэгээ уртлаас нь хажуу талаас нь за ингээд нэхэд ахна. За тэгээ энэ талаа бод нэхэж дуусчаад эргээд уулзъя. За одоо бүгдээрээ 3 дугаар игнэ буюу энэ нёгийгээ дахиж давтаж нэх хэрэгтэй байгаа. За би 2-аа сая дуусгацсан. За нэг өнгө нэг ар ээлжлэх хэрэгтэй байгаа. За тэрийг болохоор яг 1-р игнэ шиг адилхан нэхнэ. Нэг өнгө гэж хэлж байгаа шүү дээ, тий? Өнгө нэхээс ар нэхээс утсаа урагшин гаргаж ирлээ. Хажуу талаас нь оруулаад цааш нь татаж гаргалаа. За энэ эхний гогцоонуудаа дандаа чангахан нэхээрээ энэ талдаа дандаа чангахан нэхээрээ тэгвэл эндээ аягүй их тийм заагтай болоод идэг шүү. За тэгэхээр одоо энийгаа 1-р игнэгээ яг адилхан 1-р игнэтэйгээ яг адилхан нэг өнгө нэг ар. За энийгээ сольчхва бас анхааралтай нэхэрээ анх удаа нэхэж байгаа хүмүүс нь өнгөн дээрээ өнгөө ингээд тий. Энэ хоёрынхаа байрыг сольчихвээ. За энэ чи ар өнгө болцсон байгаа. За одоо дахиад ар гэсэн үг. Дээшээгээ ээлжилж байгаа нь. За ингээд энэ нэгээ 1-р игнэ шиг нэхэд дуусгах нь байна. За ингээд 3 дугаар игнэ буюу нэгтэйгээ адилхан нэгцэн. Тэгэхээр одоо 4-р игнэ буюу 2-тойгоо адилхан нэхнэ. Энэ хоёрыг одоо ингээ ээлжлүүлээд дээшээ нэхэд явж гин гэсэн үг шүү дээ, тий. За тэгэхээр одоо нөгөө дан өнгөн нэхээс гэдгээ нэхнэ. За өнгөн нэхээс за энэ дээр ар дээрээ өнгийг авахдаа яана гэж заалаа. Шууд хажуу талаас нь оруулж аавна гэсэн шүү дээ, тий. Энийг болохоор уртлаас нь оруулаад за энэ жоохон яачих энийг засаад. За ингээд ар дээр болохоор хажуу талаас нь өнгө дээр болохоор уртлаас нь оруулаад нэхнэ гэсэн. За ингээл ээлжлүүлээд нэхээс бол ер нь бол нэг хүнд хэцүү нэхээс бол биш. Жаахан энийг анхааралгүй нэхчүүл хольд солих асуудал байгаа. Тэрнээс ш нэхэлт нь бол нэг тийм хүнд биш. За ингээд энэ нэгээ дуусгаад 2 дугаар игнэ шигээ нэхэж дуусгаад дараа нь дахиад 1-р игнэ шигээ нэхнэ гэсэн үг ахна. За ингээл дээшээгээ нэхэд ахна да урт болтол нь. За би болохоор энийг толгойн тойрог нь 56 см-тай хүнд хийсэн байгаа. За тэгэхээр энэ зүйл юу маань болохоор мэдээж ийшээгээ сунж агшин штэ тийм ээ. Тэгэхээр суналтын тооцоод 54 см-ийн урттай зүйл нэгсэн байгаа. За та бүхэн
толгойн тойргоо мэдж байвал толгойн тойргоосоо нэг 2-3 см-ийг хасаад тэр хэмжээндээ хүртэл энийг нэхнээ хэрвээ толгойн тойргоо хэмжиж мэдэхгүй хэмжээгээ эсвэл мэдэхгүй хүн байвал толгоондоо зүгээр барьж үзчихэж болно те чанга сул нь хэр байна ямар хуурттай байвал болохоор байна гэдгийг толгоондоо барьж үзэж агаад хэмжээгээ тааруулж болно. За одоо ингээд урт маань болчих юм байна гэж үтсэн үедээ нөгөө юу маань ихээ болох нь ш дуусах нь штэ тий. За ингээд миний өгсөн хэмжээгээр 54 см эсвэл та нар сая ярьсан шиг өөрсдийнхөө хэмжээ хүртэл нь ингээд ээлжлүүлээд ерөөсөө нэхэд авах нь. За тэгээд тэр урт хүртлээ нэгчээд хэдүүлээ эргээд уулзъя. За 54 см хүртэл нэгсэн. За нэлээд хөөрхөн урт юм болж байгаа. За энэ маань ийм хоёр давхраараа шууд ингээд толгоонд ингээд байж ин гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр одоо за та нарын уртаа болчлоо гэсэн хүртлээ нэгж байгаа шүү дээ. За анхааруулах нь хамгийн сүүлд 2 дугаар игнэшигийг нэхэд дуусах хэрэгтэй байгаа шүү. 2 дугаар игнэшигээ буюу дан өнгөн нэхээсээр нэгчээд дуусах хэрэгтэй байгаа. За одоо бүгд энийг хаагаад дуусах чинь хаалтаа ихтэй амархан өнгөн нэхээсээр нэхлээ. Дараагийнхаа дахиад өнгөн нэхээсээр нэхлээ. Тэгээд эхнийх дундуураа гаргалаа. За дараагийнх нь өнгөн нэхээсээр нэхлээ. Тэгээ эхний нэгсэн дундуураа гаргалаа. За ингээд хаалтай чинь өнгөн нэхээсээр нэхлээ. Эхний нэгсэн дундуураа гаргалаа. За ингээд хаалтаа хийгээд энэ нэгснээ дуусгачнаа. За ингээд тойрж яваад энэ хүртэл ингэж хаалтаа хийчихэд эргээд уулзъя. За ингээд хаалтаа хийгдсэн ийм болж байгаа. За тэгэхээр энийгээ за энэ зүгөө мултлаа. Энэ нуцаа баг зэргийн иймэрхүү утас үлдээгээд таслаад авчихна. За ингээд за тэгээд энийг бол ийш нь далтлаад янзалж болно. Энэ ангаацныг нь за энэ маань болохоор цаашаа даалт орчих учраас би янзлахгүй ингээ орхичих. За одоо ингээд гол юм болох энэ хоёрыг холбож оёх хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ хоёрыг яаж холбож оёх вэ гэдгийг би та бүхэн зааж өгье. За тэгэхэд биднэрт энэ зүү маань хэрэгтэй. За энэ зүү маань хэрэгтэй. За зүү байхгүй бол энэ дэгээ зүгээрээ гэсэн шүү дээ тий. За тэгэхээр одоо яаж оёх вэ гэдгийг зааж өгье. За одоо энэ нөгөө энэ уцаараа оёно гэсэн үг байхгүй энэ хоёроо холбож. За тэгэхээр энэ маань одоо оёх уцтай тал маань баруун гарталт маань байгаа шүү. За тэгээд за энэ нэг утсыг таслаад авчиж болно. Энэ хэрэггүй юм чинь. За ингэж тавиад энийг яг хажууг нь олж ингэж тавьж байгаад мушруулдуулахгүй тийм ээ. Эхлэл төгсгөл нь энд за ингэж тавьж байгаад энэ хоёроо хоёулангийн голоор нь нуглана. За тэнцүү ингэж нуглаад за голоор нууллаа. Дахиад за тэгээд энэ хоёрыг хооронд нь уулзуулна. За би ингээ барьсан байгаа. Ийш нь харуулад ийм боллоо штэ тэ дөнгөд нэг энэ завсраа энэ талынхаа нэг талыг хийгээд ингээд
ингээд бие биетэй. За ийм болох нь. За би дахиад үзүүлье. Нууллаа. Амсрын нөөдөөдөөс нь харуулаад тавилаа. Янгархайг нь те. Тэгээд эннийхээ завсраар эннийхээ нэг талыг хийлээ. За тэгээд эннийхээ завсраар энэ талыг хийлээ. За ингээд болох нь. За энийгээ жоохон янзлаад нааш нь цааш нь татаад нэг ийм ирмэг үлдчихвээ. Тэрийг анхаараарай. Энд чинь одоо ингээд 8 давхар юм болж байгаа шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 гэд. За тэгэхээр энэ 8 давхард 8 лөнгийн цогт нь ойно гэсэн үг. За оёхтой бол яаж ойж болно? За хамгийн амархан зүгээр л энийхээ нэг. За одоо яг энэ ирмэгийн дагуу л оё штэ тий. Яг энэ ирмэгийн доогуур нь л оё гэсэн үг. За ингээд ойрхон. За бүх нөгөө 8 давхрынхаа 8-уулангийн цуг хатах хэрэгтэй. Сайн татаад. За ингээд тэгээд би хамгийн амархан оёхоор нь зааж өгч जैन та нар. За ингээд ойчлаа. За энийг хэр зэрэг ойсноо шалгаад ингээ арчиж болно. За энэ маань ингээд илүү дутуу ангархаа ч юм уу жоохон ив хавгүй харагдаад байвал бас дахиад янзлаа шинээр гоё ойж болно. За тэгэхээр одоо бүгдээрээ дуусгацгаая. Энийгээ нэхмлийнхаа хувцастай даад. Тэгээ энэ дундуураа энэ илүү уцаа гүйлгээд ингээд илүү цаг гүйлгээд далдчихин гэсэн үг шүү дээ тий. Энийгээ бас за энэ юу зүв байхгүй л мэдээж юугаараа заахыг мартсан байна. Зүгээрээ уцаа татаж гаргаж ирэх юм шүү. За энийг шиг ингээд оруулаад уцаа татлаа. Энэ талаас нь оруулаад энэ дагаа уцаа нааш нь татаж гаргаж ирлээ гэх мэт тэгээд зүгээрээ ойж болох юм шүү. Ингээд уцаа далталсан. За ингээд бидний өнөөдрийн нэгсэн зүйл маань бэлэн боллоо. За энэ маань толгойд нухгүй байхаараар
бэлэн боллоо. Одоо хэрвээ та нар ноостой утсаар нэгсэн бол гоё угаалганд оруулаад ер нь нэгсэн зүйлээ нэг угаагаад технологийн дагуу сайхан угаагаад хатаагаад дараа нь өмсүүлэх айтайхан утаснууд чинь хөвсгөөд тэгээд нэхээсүүд чинь жигдэрч ирдэг учраас ер нь нэг ингэж угаалганд оруулаад нэгсэн зүйлээ эдэлж хэрэглэх нь зүйтэй байдаг шүү. За тэгээ өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. За миний хичээлийг үзээд дагаж нэгсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяр таа.